Монгол Ардын намын гишүүд дэмжигчдийн цэгцрэх хөдөлгөөнөөс СМБ 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг сэдвээр мэдээлэл хэллээ. Хамгийн сонирхолтой нь тэд СМ-д 390 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн байна. Хөдөлгөөнийхэн үндэсний аудитын газраас энэ оны ихээр СМ-ийн зардалтай холбогдуулах хийсэн шалгалтын дүнг үндэслэн хууль хяналтын байгууллагуудад хандан санхүүгийн зөрчлүүдийг нээлттэй үнэн зөвөөр шалгахыг шаардаж байгаа юм а. Хөдөлгөөнийхэн СМ-ийн чухал ач холбогдолтой олон улсын нүүр царай болсон арга хэмжээ мөн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч түүний нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтэн зардал чингээ хувьдаа завшиж санхүүгийн дарамтыг ард иргэдэд үүрүүлэх ёсгүй гэсэн байр суурьтай байна. Тэд СМ-ийг зохион байгуулахад 390 орчим тэрбум төгрөг зарцуулснаас 79.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна гэлээ. Гэтэл саяхан хотын дарга асан Баттүл, ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга асан Цагаан нар СМ-д 250 тэрбум зарцуулах ёстойч 20 тэрбумаар зохион байгуулсан гэж ярьсан билээ. Улсын төсвөөс наацх нь 250 тэрбум төгрөг гарах ёстой байсан. Наацх нь. Тэгэхэд бид улсын төсвөөс 20 тэрбум төгрөг гаргуулсан. Харин аудитын дүгнэлтээр 395.7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 23% буюу 90.9 тэрбум төгрөг нь улс нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6% буюу 46.1 тэрбум төгрөг нь төрийн өмчөд аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, хандив тусламжийн хөрөнгөөс 65.4% буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад дотоодын банкны зээлээс зарцуулагдсан байна гэсэн. Үүнээс 290 тэрбум төгрөгийн зарцуулалттай холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг юм а.